НТВ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрийн эхний хэсэгт өдгөө 5 дахь жилдээ үргэлжилж буй Оросын улбооны улс болон Украины дайны нөхцөл байдлыг онцлох болно. Өнгөрсөн өвөл Украины хувьд хүндхэн сарууд байсан. Учир нь Оросын улбооны улс цэргийн үйл ажиллагаагаа түргэтгэж тус улсын эрчим хүчний байгууламжууд руу халтсан. Тог захилгаангүй болсны улмаас Украины ард иргэд орон сууцндаа өвлийн хүйтнийг хүндхэн нөхцөл байдалтай давсан. Тэгвэл энэ авраас эхлэн украинчууд давшид хийж тэр байтугай Оросын улбооны улсын гүн рүү хаддаг болсон. Онцлог бол өнгөрсөн 7 хоногт болсон Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр тус хотын бомбтуулан цэргийн агуулах руу украинчуудын зүгээс дроноор халтсан нь Оросын улбооны улсын ерөнхийлөгч Путины зохион байгуулсан энэхүү эдийн засгийн форумын аюулгүй байдал болон нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Энэ нь нэг талдаа Америкийн нэгдсэн улс сүүлийн саруудад ойрхон орнуудад бүрэн төвлөрч украинчуудын зүгээс Трампын хараа хяналтгүйгээр цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийг олгосон гэж хийж болно. Нөгөө талаас Украины Европын холбоотнууд тус улсад тусламжийн гараа сунгасаар байна. Их Британий ерөнхий сайд Кир Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нар Лондоны давнын гудамжийн 10 тодд байрлах Их Британий ерөнхий сайдын өргөнд Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзаж хилцээ хийжээ. Тэд Оросын улбооны улсын ерөнхийлөгч Путинтай шууд хилцээ хийх Киевийн санаачлагыг албан ёсоор дэмжиж барууны орнуудын оролцоог хангахыг уриалав. Украины энхийн төлөвөнд фронтын одоогийн шугамыг хилцээний эхлэл зэг болгох, олон үндэсний цэргийн хүчээр баталгаажсан аюулгүй байдлын гэрээ байгуулах нөхцөл багтжээ. Мөн Оросын царцаагдсан хөрөнгөөр дайны хохирлыг барагдуулах, нэмэлт пуужингийн систем суурилуулах хүсэлтийг Украины тал тавьж байна. 5 дахь жилдээ үргэлжилж буй энэхүү мөргөлдөөнд яагаад гинт гал зогсоох хилцээ ийм идэвхтэй чухалчилж эхлэв? Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын үйл ажиллагаа Ираны мөргөлдөөнд бүрэн төвлөрч, Европын аюулгүй байдал Вашингтоны хувьд 2 дугаар игнэнд тавигдах бодит эрсдэл үүссэнийг талууд маш сайн ухаарч байна. Тиймээс Америк буцаж анхаарал хандуулахыг хүлээхийн оронд Европчууд хамтран бие даасан үйлдэл хийх нь хамгийн боломжит гарц болоод байгаа юм. Нөгөө төгөөр талуудын зэвсгийн болон эдийн засгийн нөөц шахагдаж дотоод дарамт дээцэгтэй уржээ. Зеленскийн зүгээс Оросын эдийн засаг өндөр инфляц болон шатхууны хомсдол үүсэж ард иргэдэн дайнаас залгасан нь Кремлийг буулт хийлгэхэд хүргэн хэмээн тооцоосон байсан. Гэвч Владимир Путин уг сандлыг хуурамч хэмээн няцааж хилцээний ширээнд суухаас татгалцсан. Оросын улбооны улсын хувьд цаг хугацаа өөрсдийнх нь талд байгаа гэж үзэж байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлж буй энхийн төлөвлөгөөг ашиглан Киевээс илүү их буулт шаардах бодлого баримталж байна. Эцсийн дүндээ энэ зөвхөн цэргийн хүчний тулаан бус хэн илүү урт хугацаанд эдийн засгаа тогтоон барьж дотоодын дарамтаа тэсвэрлэх вэ гэдэг төвчээрийн өрсөлдөөн болон хувраад байна.